자, and this good shower. 자, эндээс 한강 хүртэл явах гэсэн. За энэ болохоор нөгөө 6 дугаар шугам World Cup 경기장 гэдэг буудлага. Тэгээ World Cup Station буудлага байхгүй юу? Тэндээс буугаад тэр эндээс буугаад ингээд алхаад 한강 руу явчих болно. За энэгээр юм зүйлээ гэвэл энэ цэцэрлэг болохоор World Cup гоонд World Cup цэцэрлэг байна уу? Сарны цэцэг ургадаг тал байна юм бэ. За ингээд одоо оройн 5 цаг болж байна. Тэгэхээр эндээс хэдэн минут алхах нь харах гэсэн. Тэр Мавн яг 6 дугаар шугамын Мавн яг Мавн буудлын дээр буугаад алхсан ч болно. Дахиад нэг буудал яваад 6 дугаар шугам Мапугчон яг Мапу офис гэдэг буудлын дээр буугаад чигээр алхсан ч болно. Миний хувьд л 10 минут л болдог болов. Манайх арай ойрхон болохоор за энд бас таши чажин дан нан жидуу гэсэн дурсгалын чулуу байна. 2022 оны 5 сарын 1-нд тавьсан чулуу байна. За ингээд юм ногоон цэцэрлэг ингээд сууж байхад чихэн амралт болдог. За ингээд намрын сайхан цаг эхлээд хүмүүс гадуур их зугаалж байгаа цаг нь болцоо хийсдэг, хөл хөдөлгөөн хийсдэг. Тийм цагууд. Тэр Мапугч ойролцоо дандаа ийм цэцэрлэгүүд их байдаг. Ногоон талбайнууд. Шинэ одоо энэ хөл бөмбөг болохч байна. Тэгэхээр спорт талбайнууд ихтэй. Цэцэрлэг, ногоон цэцэрлэгүүд. Гэтэ энийг шууд хөндлөн гараад явсан ч болно. Энэ болохоор ингээд наастай хүмүүс дугуйн нохоогоо дагуулаа явж байгаа хүмүүс байна. За эндээс хангаан орох юм бол хангаан шимийн гуоноор явах юм бол 350 м. Тэгэл ингээд залгаа цэцэрлэгүүд яваал ивэл өстө өдөрч явна. Залгаал цэцэрлэгүүд байгаа болохоор одоо яг зүүнний сүүл арахыг тохондоо шарлаагүй ид ногоо байна. Өнөө өглөө бороо орсон. Хор сайхан чигтэй байна. Ингэж амттай өнгөрч байна.
За энд бас нэг хөөх үзүү шүү дээ. Ингэж жахаа алхах дуртай. Тэгээд яг зүгээр алхаж яхад бас үзэх хүмүүст нь үзүүлээ. Нүгээр орой үнтэй ирэхээр хүмүүс ингэж ирээд энэ замын хаач. За эндээс ингэ Ханаргуун явах юм бол 840 м. Хаваагуун энэ тавны цэцэрлэгийн машин зогсоол. Нанжигуун явах юм бол бас ингэж таарч явах юм байна. Ингээд цэцэрлээд байгаа хгүй. За тэгвэл яаж явах вэ гэхээр тэгвэл доогуур явсан ч байна. Явах газрууд одоо жижигэн жим гэх юм уу да тийм жижиг замууд зөндөө байдаг тул чамтар чич болно. За тэр дээшээ болохоор харагдаж байгаа чинь Ханаргуун энэ цэцэрлэг. Жохо хурдан алхаж байна л да. Хурдан үзүүлдэг. За тэр цаана харагдаж байгаа. Тэгэхээр цагаан дээр World Cup. Тэгчээ. Энд би харагдаж байна талд. Бас нэг сунцсан байна уу? Ингээд гоё гадаа ном уншаа суухад хөгжим сонсоо суух амралт. Тэг ингээд машинаар биш хоёр хөлөөрөө алхаад ажиг жоохон алхаад явхад жинхэнэ амралт болтий. Машин тэрэг хаана тавих уу? Юуны мөнгө зүүн гэхгүй. Дотроо суугаад сүүлийн Солонгосын хамгийн сайхан зүйл нь юу гэдэг нь нийтийн тэмдэг шиг сайхан шүү дээ. Амар бит амар эдийн засаг тэмдэглэлтэй. Мөнгө хураах гэж ирсэн хүмүүс жайлуулахад бага зардлаар яаж зардлаа хэмнэх вэ? Тэр бас зардлаа хэмнэ гэд гэртээ суугаад иж болохгүй дээ. Юм үзэж би сайхан намрын сайхан цагт гараад тэр метро суугаад автобусаа суугаад ийшээ ирэхэд бол зөв метроны мөнгөө төлөөл өөрөө гэртээ сувнгаа бэлдээл хөшөөрөө бэлдээл маха бэлдээ аваад гарч ирээл энэ голын ирэг дээр сайхан дэлгэц суудал тавьж байгаа л тэгэл амархад нэг 200-300 цаг амарчаад явахдаа боломжтой гэж
бодож байна. Намар болохоор би ууланд гарч идэх уулын зургийг үзүүлнэ. Би уул бас их сайхан гаргаж амархан гой тавиад бас уулууд байгаа. Цэцэрлэг байнга арчилж идэг. Одоо намар болоо. Видео. Яг эсвэл стори. Тэмээ үлгэрийн за энд ингээд өглөө хүмүүс бас ирсэн. Намрын өглөө хавар өглөөний цайгаад уугаад сууж идэв байлээ. Энд манай хоёр тоглодог. Энд ирсэн дээр. За хүүхдүүд томцсон. Энэ газруудаар явах. Иймэрхүү.